Зя үгээр манай 18 дахь вебинар үгээр эхэлж байна. Тэгээд өнөөдөр 6 сарын 1-ний өдөр байгаа. Тэгээд их юу лээ? Үйлчлүүдийн баярын өдөр. Тэгээд өнөөдрөөс баяраа хүмүүсээс гоё тэмдэглэсэн байх. Тэгээд хэвчлээ те. Дэлгэрээ ширлээ. Окей. Өнгөрсөн 7 хоног айгуу сонирхолтой нь юу байсан бэ гэхээр бид нэр одоо энэ 7 хоног юм да тий. 5 сарын 28-нд буюу 2 дахь өдөр ерөнхийдөө бол яг энэ уналт ерөнхийдөө заадаг миний хийсэн индикатор маань ассан байгаа. Тэгээд энэ ас болгондоо бас тийм амар сайн бас байдаг бас биш. Одоо чинь энэ бол өнгөрсөн оны 23 оны 11 сарын 22-нд асчаад энэ бол яг сүртэй нэг хүсэлт ашиг хийгүүл том л та. Яг 2 хоногийн дараа нэг 20-30% ашиг хийгээд зааруулаад харсан. Бусдаар бол ингэж sideways буюу хөндлөө явж байгаа дээшгээ бутаад өсөлт үргэлжлээд явцсан. Бусад тохиолдлууд дээр бол айгүй сайн байсан. Одоо энд жишээ нь 2 өдөр дараа засангуудаа дараагийн өдөр нь бол жишээ нь бүр 1.4% уналттай өдрийг бол шууд барьсан байгаа байхгүй. Тэгээд тэрний дараа нь 2% уналттай өдөр жишээ нь боосон байх жишээтэй. Тэгээд энд болохоор 1 сард 24 оны 1 сард жишээ нь энэ бол 152% уналтыг бариад дараад нь бас энэ оны сүүлээр жишээ нь бас дахиад 120% уналтуудыг ерөөхдөө барьсан юм амжилттай үзүүлэлттэй юм индикатор би зохиосон байгаа. Тэгээд юуны ямар ч гэсэн энэхүү индикатор маань 5 сарын 28-нд ассан. Тэгээд ер нь бол би зах зээл дээр уналт орж ийн гэдэгт бол нэлээд ихтэй байна гэдэг мэдээллийг бол Substack дээр төлбөртэй уншигч нартаа бол хүргэсэн. Тэгээд дээрээс нь бас давхар биний Wix бол Move Index-ийг ерөнхийдөө оролцуулсан бас уналт заадаг индикатор маань ерөнхийдөө бол энэ зах зээлийн цаатын background нь улаан болоод тэгэхээр эйгүү болж ин шүү гэдэг нь бол харуулж эхлээд мөн адил ерөнхийдөө бол уналтыг заажсэн. Тэгээд уналт ямар ч байсан орж ирсэн. Тэгээд яг бүтэн барьж чадсан хүн бол нэг ойролцоогоор 150-180% ашиг бол сая өчигдрийн сайшин дээр бол хийгээд гарах боломжтой байсан. Миний хувьд бол нэг ойролцоогоор хэдлээ нэг 70% ашигтай явуулж ирсэн позицаас ямар ч гэсэн гарсан байгаа. Тэгээд сүүлд бол маркет бол мэдээж хаалт бол айгу буулж төгсгөлтэй хаагдсан. Тэгээд энэ өсөлт маань болохоор юунаас олж орж ирсэн бэ гэдэг яг нэг фундамент талаас нь хийж мэдэхгүй байгаа. Яг тэр би макротой холбоотой шинжилгээ нарыг бас дагдаг. Тэгээд андиг бид нар төлбөртөөрөнд би байдаг дагдаг. Тэгээд андитай холбоотой гаргаж байгаа мэдээлэлтнээс тайлбарлаж давхар хүргээд явдаг. Ямар ч байсан зах зээл хаагдахаас өмнө өдрийн голоос эхлээд ерөнхийдөө бол 168% огцон өсөлт орж ирсэн. Тэгээд энэхүү өсөлтийг бид нарт 100% барих боломж байсан. Яагаад тэгэхээр би энэ өдөр гаргасан дээрээс нэг flow дагаад option flow ерөнхийдөө огцон мэрэгдлээ зах зээлд ерөнхийдөө ирэх боломжтой байна. Дээрээс нь 5200 дээр ер нь бол 5200 spine 520 дээр ерөнхийдөө support байгаа. Энэ support-ыг би бол өнөөдөр барих болов гэж бодож байна гэж би бол өглөө маркет онгойж явах ерөнхийдөө тэгээд яг ханхны дагуу ер нь бол болсон. Тэгээд би бол өөрөө бол энэ өсөлтийг бол байрлаж яг энэ доошоо уналтан дээр бид нэр миний хувьд Amazon дээр ерөнхийдөө put авлаа гэж ярьсан. Дээрээс нь Tesla дээр авлаа гэж оруулсан. Тэгээд Tesla Amazon хоёр дээр хоёулын дээр 100% ашигтай ерөнхийдөө бол scope хийгээд гарсан байгаа. Тэгээд дээрээс нь spider put санд болгосон байсан учраас put маань ерөнхийдөө бол ашигтай. Тэгээд энэхүү өсөлтийг жишээ нь flow хэрэглээ гэдэг мэдээллийн дагаад чинь орсон хүн байх юм бол энэ бол ойролцоогоор 10x хийх боломжтой ийм хөдөлгөөн байсан. Тэгээд зах зээл дээр энэ бас нэлээд сонирхолтой байсан. Дээрээс нь юуны мөлжүүртэй болон дээр оруулж байгаа мэдээлэлүүд маань үргэлжлүүлэн айгуу тийм сонирхолтой бас өргөжтэй байж болох үед харилцаануудыг санд болгож байгаа юм байна шүү гэдгийг бас сануулад тэгээд шарт ширлэхэ болъё. Тэгээд хэдүүлээ өнөөдөр би юу ярилцъя гэж бодсон бэ гэхээр Texas Austin болсон юу руу явсан? Consensus гэдэг одоо энэ криптогийн том конференс руу явсан. Тэгээд конференс дээр бол гой хүмүүс бол цугларсан байна. Тэгээд мэдээж айгу сонирхолтой яриа гэсэн хүмүүсийн нэг нь хэн байсан бэ гэхээр independent буюу би тааж дэвсэж байгаа хийдвэрлэгчийн сонголт дэвсэж байгаа Junior Kennedy, Robert F Kennedy гэдэг хүн бас ирсэн. Тэгээд Robert F Kennedy-аас айгу гоё яриа хийсэн. Тэгээд
криптогоор дэмжиж чинь хүн болго өөрсдийнхөө ерөнхийдөө банкнаас үл хамааран төрөөс үл хамааран өөрийнхөө мөнгийг хадгалах шилжүүлэх нь одоо эрх чөлөө гэдэг зүйлүүд айгүй чухал гэдэг. Одоо transactional freedom гэдэг зүйлийг айгүй онцолж ирсэн юм гоё яриа хийсэн. Дээрээс нас зөндөө олон ерөнхийдөө яриануд явж ирсэн донд ер нь бол хүмүүсийн уур амьсгалууд ямар байсан бэ гэхээр одоо чинь Mezarg-ийн Ryan тэгээд Uniswap-ийн хуулийн зөвлөх хоёр хоорондоо чинь debate хийсэн тиймэрхүү бас яриануд явсан. Тэгээд улс төртэй холбоотой асуудлуудыг ер нь бас сүүлийн үед бол айгүй ихтэйгээр ярьсан. Тэгээд крипто зах зээлээс өмнөх жилүүдээс надад ялгаатай нь яг энэ Америкт хулс төрбан эргээд крипто руу эрэг хандах боломжтой юм байна гэдэг нэг иймэр дуур амьсгалууд орж ирж байгаа. Тэгээд гол энэ галыг асаасан хүн ерөөсөө хэн байсан бэ гэхээр Трамп байсан. Тэгээд Трамп бол крипто хэмжнэ гэдгийг бол маш ойлгомжтой илэрхийлж байгаа. Тэгээд Трампын кампейнд бас криптогоор бас хүмүүсээс мөнгө явуулах боломжтой болсон. Тэгээд та бүхнийг бас би боломжтой бол явуулаарай гэж бас урамшуулж байна. Тэгээд Трамптай холбоотойгоор демократик намынхан дагаж намраад мэдээж жоохон хоолойны өнгө айсан жоохон ондоолоод ихэлсэн. Тэгээд саяхан SAP 121 баха банкнуудын том корпорациудын баланс шитэн дээр криптог барих боломжгүй болгоод ирсэн SEC-ийн дүрмийг ерөнхийдөө халах зорилготой юм бийл гаргаж ирсэн бол тэрийг дааж Biden V2 буюу 2050-ад ерөнхийдөө бол гаргуулсангүй. Тэгээд энэгээр бас юугаар харуулж байгаа хэрэг Biden үг үйлдэл хоёрын зөвөрдөг угаасаа жоохон залтай нөхөр гэдэг нь бол харагдлаа. Тэгээд Трампыг худлаа дагаж криптог дэмжиж байгаа юм шиг тийм дүрс гэж худлаа ярьж ирсэн айгүй үйлдэл дээр бол шал ондоо юм яриад ерөнхийдөө бол хувираад явцсан нэг юм дүр зураг үзүүлсэн. Тэгээд энэ эмэгтэй CNBC-гийн технологи ерөнхийдөө яадаг тийм юу юм бэ? Journalist boys төгөлч юм. Тэгээд айгүй гой асуултуудыг хүмүүсээс асууж илээ. Robert F. Kennedy-гээс энэ эмэгтэй угаас асуултууд асуусан байлуу тийм баха. Тийм Solana-гийн фаундертай нэр энэ эмэгтэй ирсэн. Тэг ямар ч гэсэн бүр галзуу мэдлэгтэй юм билээ. Тэгээд энд бас өөрийнхөө Twitter дээр шеэрлсэн байсан биткойн майнерууд чинь өөрсдийнхөө дата центртэй жоохон өөрчлөлтүүд оруулаад ганцхан биткойныг майн хийх биш давхраас хиймэл оюухантай холбоотой бас farming хийдэг тиймэрдүү процесс дээр анхаарал тэгээд бичлэн байлаа. Тэгээд консенсус дээр бас иймэрдүү юмнуудаас яригдсан юм шиг байна. Тэгээд айгүй олон төслүүд угаасаа байсан болохоор угаасаа яг яригдсан яриа бол нэг угаасаа сонсч амжаагүй дээ. Тэгээд хиймэл оюухантай холбоотой яг энэ дата центртэй холбоотой юм дээр яг сүүлд Nvidia-гийн репорт гараад тэгээ сая жишээ та ажилласан бол Dell-ийн жишээ нь хувьцаа амар хүчтэй унсан. Тэгээд хиймэл оюухантай холбоотой софтвертэй холбоотой компаниудын хувьцаанууд бас айгүй хүчтэй унаад байгаа. Одоо чинь Salesforce-ийн хувьцаа жишээ нь айгүй хүчтэй унсан. Сая Datadog гэдэг компани хувьцаа айгүй хүчтэй унсан. Snowflake-ийн Snow гэдэг хувьцаа айгүй хүчтэй унсан. Тэгээд Nvidia-гийн хувьцаа өргөжлүүлэн айгүй хүчтэй байгаад байгаа. Тэгээд энэ дээрээс яг хийх ажиглалт маань юу вэ гэхээр за хиймэл оюуханы хамгийн гол хэрэглэгч яг одоо хиймэл ухаантай холбоотойгоор хамгийн том одоо чинь юу гэдэг зардал гаргах бэлэн. Тэгээд capital expenditure дэвшир гаргах бэлэн хүмүүс байна. Хин биш таарад байна гэхээр хувь хэрэглэгчд биш. Явж ерөөсөө том үндэстэн дамсан корпорациуд тэгээд энэ софтверийн технологийн том компаниуд болж таарч байна. Тэгээд одоо чинь бид нар бол анх бол ингээд крипто зах зээлтэй крипто гэж солиорч чинь хиймэл оюуханд холбоотой зах зээлтэй яаж ингээд танилцсан бэ гэхээр ChatGPT 3 гэдэг аппликейшн гараад гар утсан дээрээ суулгаад тий гар утсан дээрээс ч биш анх бол компьютероос хэрэглэж ирсэн. Тэгээд вау энэ хиймэл оюухан чи ийм амар ухаантай болсон юм байна. Хүнтэй ингэж харилцаж чаддаг. Хүний яриаг ойлгох болсон юм байна гэдгийг бол ер нь зах зээл дээр айгуу тийм харуулж өгсөн байгаа даа. Тэгээд эргээгээд одоо харах юм бол ChatGPT 4, ChatGPT multimodal гэдэг одоо энэ дараагийн ерөнхийдөө хөлбөрөд нь гараад яг энэ хиймэл оюухантай холбоотой жишээ нь хүмүүсийн өдөр тутмын ажил амьдралд нэлээд хэрэглэгдэж болох үс юм бүтээгдэхүүн юм гарах боломжтой байна гэдгийг нэг талаас бол харуулж байгаа. Гэхдээ нөгөө талаа яг төлбөр төлөө ChatGPT хэрэглэдэг хүн бол айгүй цөөхөн байгаа байхгүй. Тэгээд ChatGPT-тэй өрсөлдөх жишээ нь Anthropic гэдэг компани Claude гэдэг одоо чинь AI байна. Дээрэс нь Facebook өөрөөсөө open source болгож гаргасан Llama гэдэг ерөнхийдөө модулд байгаа. Llama сүүлд 3 гарсан баха. Llama 2 жил тадаас өөрөөсөө ерөнхийдөө судлаад харж байна. Ямар ч байсан тэр бол үнгүй хэрэгжилж болдог юм модуль гарсан. Meta AI гэдэг бас app байгаа. Дээрэс нь юуны Google Gemini гэж гаргасан. Twitter Grok гэж гаргаж байгаа. Тэгээд хаашлах юм бол ингээд 9 шидгийн бас юм AI ерөнхийдөө ингээд гараад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр юу болж байна гэхээр яг AI-тай холбоотой large language model-тай холбоотой бүтээгдэхүүнүүд маань өргөн хэрэглээний
Нэг бол үнгүй, нэг бол ерөөсөө хямдхан юм бүтээгдэхүүн болж хувирж байна гэдгийг харуулсан. Тэгэхээр хүүхэн талаас яг хиймэл оюун ухаантай холбоотой яг ийм шинэ орлогууд орж ирэхээс илүүтэйгээр том ерөнхийдөө корпорациуд энэ хиймэл оюун ухаанд айгүйх зардлууд гаргаад байна. Ягаад гэхээр дараагийн одоо энэ технологийн том нэг paradigm shift буюу шал ондоо ерөнхийдөө технологийн тийм 90 үе рүү бид нар шилжиж байна гэж ерөнхийдөө үзэж байгаа учраас энэ дараагийн том шилжилтээс хоцрохгүй тулд технологийн компаниуд маань яаж байгаа гэхээр одоо асар олон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ерөнхийдөө хийхэд байл ийшээ мөнгө шилжих гэсэн. Тэнгүүд мөнгө цацсангууд юу руу цацж байна гэхээр эсвэл график карт тэгээ ерөнхийдөө бол хард дамжуулагч чип рүү ерөнхийдөө оруулж ирж байна гэсэн. Тэгээ имижингийн өөр тал хамгийн сонирхолтой юм нь юу гэхээр зүгээр нэг график карт биш бүтэн ерөнхийдөө дата центрийн тийм солиушнуудыг ерөнхийдөө гаргаж байна гэсэн. Тэгэхээр ганц нэг шиг график карт биш олон график картуудын хооронд ерөнхийдөө холбосон ийм том ракнуудыг ерөнхийдөө яаж хийх вэ гэдэг солиушныг бүр анхнаас нь гаргаад тэгээд одоо энэ тэрийг хэн хэрэгжилж байна гэхээр Facebook, Google те дээрээс нь одоо Twitter-ийн Elon Musk гэх мэтлийн том компаниуд ерөөсөө асар ихээр худалдаж аваад одоо CoreWeave гэдэг компани чинь нэг жижигхэн компани байсан чинь өнгөрсөн жил бараг 5 тэрбум долларын free capital-тэй компани болж жишээ нь орж ирж байгаа гэшээ. Тэгэхээр нэг иймэрдүү том хөдөлгөөнөд яваад нэг гэсэн. Тэгэхээр хүмүүс ойлгомжгүй ярих гэдэг магадгүй би хамгийн энгийнээр тайлбарлах юм бол юу гэж ярих гэдэг нь хэрэг хиймэл оюун ухаантай холбоотой одоо орлого мөнгө хувьсэл ерөөдөө ялагч ядагдагч маань яг үнэндээ language model гэхээсээ илүүтэйгээр яг хиймэл оюун ухаантай холбоотой яг энэ график картыг хийгээд байгаа яг дид бүтц талдаа яг энэ яг цэвэр бүтээгдэхүүн одоо тэр дата центр талдаа ажиллаж байгаа компаниуд маань яг үнэндээ бол энэ зах зээл дээр цааш өргөжлүүлэх ялагч байх юм байна гэдгийг илүү тодорхой болгож байна гэсэн. Тэгэхээр тэр тал руугаа бид нар ч гэсэн анхаарч угаасаа хөрөнгө оруулалт дээр анхаарах гэж бодож байна. Миний өөрөө ч гэсэн би судалгаан дээр тэрэн дээр анхаарах гэж бодож байна. Тэгээд мужуудтай болсон дээр бид нар төлбөртэй уншигч нартай зориулаад сүүл ямар саналуудыг оруулсан бэ гэхээр бид нэр community станцтай холбоотой хөрөнгө оруулалтын дээр 2-3 хувьцааг ерөнхийдөө бол ярилцлаад тэгээ хоёрын ерөнхийдөө санал болгосон байгаа. Тэгээ яагаад вэ гэхээр энэ дата центрүүд маань ерөөсөө асар их хэмжээний тоог хэрэгэлдэг. Тэгээ энэ тоогийг бол бид нэр юу гэдэг сэргээгдэх эрчим хүчээр бол ерөөсөө харах боломжгүй. Яагаад вэ гэхээр дата центр маань өөрөө 24 цаг ажиллана. Тэгээд 24 цаг ажиллаж байгаа дата центр дээр зөвхөн нартай байхад л тоог ялгаруулдаг, эсвэл зөвхөн салхитай байхад л тоог ялгаруулдаг иймэрхүү тийм найдваргүй юм тоогийн их хүсрүүд ерөөсөө байж болохгүй. Тэгэхээр тэр утгаараа л явж хиймэл оюун ухаан байна. Тааталтаа эрчим хүчний салбар дээр нэлээд ерөнхийдөө bullish thesis буюу одоо тийм bullish нөхцөлийг ерөнхийдөө бүртгүүлж байна гэдэг нэг ийм хардлагууд бас байгаад байна. Тэгэхээр яг хуу цаашдаа яг миний оруулах мэдээллүүд нэг тиймэрдүү байх юм байна гэж бас ойлгож байна. Дээрээс нь бид нэр сүүлийн 4-5 сар би содоотой хамтраад юуны зах зээлийн ерөнхийдөө market оноо гэдэг оноог ерөнхийдөө бол оруулж ирсэн. Тэгээд өнгөрсөн хугацаанд би бас ажилласан юм аа юу байсан бэ гэхээр хүмүүс Монгол хүмүүс одоо тэгээд энэ эсвэл зүгээр би тийм хүмүүсийг цуглуулж чадахгүй наа ямар ч гэсэн хувьцаа арилждаг хувьцаа худалдаж авдаг хүмүүс айгүй цөөхөн байгаад байгаа шүү. Тэгээд бид нэр market оноон дээр ч гэсэн яг хүсэж исэн шигээ яг тийм арилжих боломжтой юу гэдэг инсайт өгч чадахгүй байгаа учраас ерөнхийдөө бол маркет оноог үргэлжлүүлэн гаргахаар болоод тэр оноог 2-7 гаргаж тэрийг тооцдог байснаа болоод тэгээ ерөнхийдөө бол спот гамагийн гама индексийг тэгээ хоногийн ерөнхийдөө хөдөлгөөний хүлээлтээр ерөнхийдөө би бол оруулаад тэгээ дээрэс нь бид нэр dark pool-тай холбоотой мэдээлэл оруулдаг гэсэн bullish dark pool тэгээд ерөнхийдөө bearish dark pool буюу яг хувьцаа арилждаг усуудад ерөнхийдөө сонирхолтой байж магадгүй гэсэн мэдээллүүдийг оруулдаг гэсэн тэрийг бас болж байгаа. Тэгэхээр яаж байгаа гэхээр би өмнө оруулдаг байсан тэр дандаа давтамжтайгаар ерөнхийдөө өдрөө оруулдаг гэсэн тэр мэдээллийг болгож байгаа. Эдгээ бас ямар ч гэсэн энд мэдэгдэй гэж бодчих. Тэгээд үргэлжлүүлэн шинээр боловсруулсан индикаторууд дээр ашиглаад дээрээс нь option зах зээл дээр их датан дээр үндэслээд хэдүүл ерөнхийдөө portfolio inflection point-ууд буюу ерөнхийдөө өсөлт уналтын цэгүүдийг барих гэж оролдсон. Тэгээд сүүлийн үед бол айгүй сайн барьж байгаа. Ер нь бол уналтын цэгүүдийг бол би айгүй сайн бариад байгаа боловч нөгөө нэг ашигтай байсан позицон ахтай чигээр нь гарч чадахгүй барьж байгаа алдагтай болчтой надад нэг юм сул тал байгаад болохоос биш. Яг нэг бүр нэг ганцуу солиотой юм шиг өсөж байгаа юмыг барьчаад алдаад байгаа юм бол ерөнхийдөө бол байхгүй одоо. Тэгээд яг төвчтэй сайн дагж байгаа усуд тэрийг бол харж байгаа. Зя консенсус дээр амир нэттэй unfuck гэдэг нэг юм нэг төслийн гарууд ингээ Jamie Dimon шиг хувцалж байгаа баах юм. Юу нь бол ингээ тараагаад ийм юм ингээ тараагаад яваад илээ. Тэгээд
ийм нэг QR codeтэй тэрэн дээр нөгөө Telegram-ийнхаа өөрөөрөө ерөнхийдөө оруулах гэдэг байхгүй. Тэгээд яг хуу энэ төслийг гэсэн чинь хин ихлүүлж байгаа гэсэн чинь Gunnar Lovelace гэдэг нэг ийм serial entrepreneur буюу ерөнхийдөө өмнө хэд хэдэн бизнесүүд хийж байсан. Хамгийн амжилттай бизнес нь болохоор Thrive Market гэдэг ийм онлайн e-commerce store ерөнхийдөө нээжсэн ийм залуугийн шинэрлүүлж байгаа төсөл юм байна. Тэгээд яг хуу Jamie Dimon болон энэ бусад яг Америкт байгаа энэ том корпоратуудын эсрэг одоо нэг юм инitiative-ууд хийх гэж байгаа юм байна. Тэгээд та сонирх юм бол ерөнхийдөө бол уншаарай. Энэ CoinDesk-ээс айгуу гоё артикл гаргасан байлээ. Тэгээд энэ залуу бол яг хөө нэлээд сонирхолтой карьертэй залуу юм шиг надад санагдлаа. Вебсайтынхаа линкийг бас оруулсан. Тэгээд 2017 оны bull market циклээр миний хамгийн аваад мөнгө алдаж ирсэн төсөл маань юу байсан бэ гэхээр Komodo гэдэг төсөл байсан. Тэгээд та сайн мэддэггүй байж магадгүй. KMD гэдэг нэг coin гэдэг. Тэгээд KMD маань нэлээд ерөнхийдөө инновацлог мундаг төсөл байхгүй. Гэхдээ тэгээд энэ зүйлс тэгээд нэг яваагүй л дээ. Гэхдээ бас алга болчихгүй. Crypto-гийн нэг гоё юм тэгээд байж лээдэг. Тэгээд одоо 41 центтайгаа ийм нэг төсөл байгаа. Тэгээд энэ KMD-гийн технологи дээр энийг fork хийгээд энэ дээрээс юм нэмээд proof of stake болгоод тэгээд хуучин Microsoft-тай ажилладаг байсан мундаг инженерийн гаргасан ийм төсөл ахгүй Verse protocol гэдэг айгуу гоё шийдлүүд бол айл хэдийн хийцсэн гаргацсан. Тэгээд даанч харамсалтай нь болохоор аудиторээс exchange-үүдтэй гараагүй нэг ийм төсөл байдгийн. Тэгээд энэ төсөлийн гараад консенсус төр ирсэн байсан нэр сониос. Тэгээд надад энэ бас айгуу сонирхолтой санагдлаа. Дээрээс нь Deep-тэй холбоотой төслүүд бас айгуу хэрэгжилээ. Тэгээд Akashi нөхдүүд бас явж илээ 4-5 хүн ирсэн хүмүүс бас юм хом танилцуулаад бас явж илээ. Гэхдээ Deep-тэй холбоотойгоор нэг ерөнхийдөө ойлгох юм юу вэ гэхээр яг энэ хиймэл оюухантай холбоотой график хартууд маань явж ерөнхийдөө бол дата центрууд хамгийн efficient ерөнхийдөө энэ дээр ажиллах болохоос биш хүмүүсийн лаптопод хоорондоо холбогдоод эсвэл хүмүүс гэрээсээ баах ингээд ганцаар нь худалдаж авсан график картуудыг холбоод чинь энэ зах зээл дээр том инновац авчна гэдэг дээр бол би бас үгүй байгаа. Гэхдээ яг хуу Амстердамд байршилтай гэсэн баха. Гэхдээ хөгжүүлэлт нь болохоор Вьетнамд хийдэг нэг ийм Hive Love гэдэг нэг ийм төсөл шинээр гарч байгаа юм байна. Тэгээд одоогор бол register хийгээд ерөнхийдөө бол бүгд болно. Тэгээд энэ 100 ерөнхийдөө бол кампань яваад 10 сараас ерөнхийдөө бол зоосоо airdrop болгож авах боломжтой юм төсөл бас гарч байгаа юм. Тэгээд таад маань сонирх юм бол энэ төслийн ихэндээс оролцох боломжтой байна. Тэгээд Polkadot айгуу том тайд засцсан энэ дээр айгуу тийм баавар орж ирж илээ. Өөрөөс нэлээд том сурталчилгаа хийж байгаа банк үстэй Stellar харагдаж илээ. Тэгээд Polkadot-ыг ерөнхийдөө нэлээд сурталчилгаа хийгээд байгаа учраас энэ бид нараас юун дээр мөчөртэй болон дээрээс аваад арилжаад бас ашигтай хүрхэн арилцсан. Тэгээд Polkadot-ийн нэлээд идэвхтэй байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд би яг технологийн шийдэл талаас нь яг үнэндээ бол нэг надад бол bullish бас санагддаггүй. Тэгээд Jam гэдэг апгрейд нь яг хэдэн жил болж гарах юм би бол тэрийг бол мэдэхгүй байна. Тэгээд ямар ч юм Polkadot-ийн технологи дээр үндэслэн нэг юм Oak Network гэдэг нэг юм төсөл байгаа юм. Тэгээд Oak Network-ийн хувьд болохоор юугаараа сонирхолтой гэхээр event driven execution буюу блокчейн маань явж байгаад одоо чинь ингээд гүйлгээнүүд яваад тооцооллууд хийгээд ингээд явж байхдаа зүгээр нэг одоо чинь юу гэдэг те биткойн 10 минут болгон блок шивээд Ethereum жишээ нь юу гэдэг 15 секунд болгон блок шивээд гэдэг шиг гийнхаа хажуугаар ямар нэгэн нөхцөл бүрдэхээр одоо жишээ нь юу гэдэг үйлдэлүүд хийдэг нэг юм network хийж байгаа юм. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо биткойны жишээ нь 100 мянга болохоор би одоо жишээ нь юу гэдэг ганцаараа $100 явуулдаг ч гэдэг юм уу. Тэгээ иймэрхүү ингээд нөхцөлүүдийг угаасаа шууд блокчейн дээр оруулаад ингээд оруулж байгаа нэг юм network хийж байгаа гэдэг чинь. Тэгээд манай Chicago-гийн их сургуульд үгүй Illinois-ийн их сургуульд явж исэн хуучин Microsoft эсвэл Google-д ажиллаж исэн нэг юм залуу гаргаж байгаа нэг юм төсөл байгаа юм. Тэгээд яг хоо зоосноор гарч амжаагүй та тэгээд энэ зурган дээр дарах юм бол линк нь байгаа. Тэгээд юун дээр мөчөлтэй болон төлбөртэй онцлог усуд байх юм бол өөрөөсөө бол Oak Network гэдэг хайхаар угаасаа гараад ирнэ. Нэг тийм амар нууц мууц мэдээлэл бот биш. Тэгээд өөр нэг сонирхолтой санагдсан ерөнхийдөө бол студент линкүүдийг шууд оруулаад явж байгаа. Тэгээд Arbitrum-аас хүн ирж яриа хийсэн. Тэгээд намайг Arbitrum дээр ерөнхийдөө бол шаа хүмүүс л мэдж байгаа. Тэгээд Arbitrum-ийн Stylus гэдэг одоо энэ нэлээд өндөр хүлээлт байгаа апгрейд маань дахад бэлэн болсон тун удахгүй гарч ийна гэдгсэн. Тэгээд энэ гурван төслийг яг энэ tweet дээр бичсэн байгаа энэ Renegade Superposition тэгээд SVEX гэдэг энэ гурван төслийг бол шууд ярианыхаа дараа нэлээд булш байгаа гэдээ хэлчихжээ. Тэгээд яг хуу шууд гурван төслийг нэр цохож хэлж байгаагаараа надад айгүй өргөж санагдлаа. Тэгээд тийм учраас миний бас анхаарлыг нэлээд татсан. Тэгээд энд бас линкийг шууд оруулсан. Тэгээд
Costco-гийн hot dog гэдэг нэг юм инээстэй солонотой байдаг meme coin гараад ирсэн юм. Юуны hot dog-ны зураг мурагтай tracking тэг явуулж оруулаад сурталчилгаа хийгээд илээ нэрээ сонноос. Тэгээд энийг сонирхолтой санагцсан учраас орууллаа. Cost гэдэг ийм meme coin солонотой байдаг энэ орж ирсэн байна. Тэгээд Gravity гэдэг энэ төсөл бас сурталчилгаа бас явуулж илээ. DNX Fund гэдэг энэ төсөл бас том банал тавьсан сурталчилгаа бас хийгээд явж илээ. Тэгээд юуны Crypto Valley Exchange, Superposition, тэгээд On-Chain Dark Pool гэдэг энэ гурван маань болохоор Arbitrum гэдэг статистик ашиглаад дуудахгүй гаргаж байгаа энэ гурван болж байгаа төсөл нь юм байна. Тэгээд энэ дээр бас шууд линкүүд нь оруулсан байгаа. Тэгээд та бүхэн маань ороод ерөнхийдөө хэрэглээд үзээрэй. Тэгээд тавтахад буюу энэ чирээс өчигдөр шүү дээ. Айгу олон хоног өнгөрсөн юм санагдадсан. Өчигдөрхөн ерөнхийдөө бол гарсан. Chicago-гийн PMI маань 35.4 гарсан. Тэгээд PMI-г сайн мэддэг усуд байх юм бол PMI маань яг эдийн засаг дээр явж байгаа ерөнхийдөө хэлэл бол агшилтыг харуулдаг. Агшилт гэдэг нь ерөнхийдөө бол эдийн засаг муу байна л гэсэн үг. Хэлэлт гэдэг нь эдийн засаг сайн байна гэсэн үг. 50-аас дээш байх юм бол эдийн засаг хэлэлцтэй, 50-аас доош байх юм бол эдийн засаг ерөнхийдөө бол бууралцтай байна гэдгийг харуулдаг ийм төрлийн үзүүлэлт байдаг. Тэгээд Chicago PMI буюу манай Chicago миний амьдардаг хотын PMI бол сүүлийн үед нэлээд муу гараад байгаа. Тэгээд өчигдөр бол ерөөсөө онцгой муу тоо гарч ирсэн. Энэ маань болохоор 35.4 гэдэг тоо гарч ирсэн. Тэгээд зах зээл эхэндээ айгүй хүчтэй оноход яг энэ PMI гарсны дараа унж хэлсэн. Тэгээд энэ PMI-тай холбоотой ямар нэгэн байдлаар юу гэдгийг хүчтэй зарлалтууд орж ирдэг бот ажилласан уу? Эсвэл угаасаа сарын сүүлийн өдөр байсан учраас янз бүрийн ерөнхийдөө мөнгөний орсуулаад чиглэсэн үгүй юу гэдгийг бол мэдэхгүй байна. Ямар ч байсан sector rotation явж байгаа нь бол илт мэдэгдэж байна. Ягаад тэгэхээр технологийн компани хувьцаанууд илүү хүчтэйгээр ерөнхийдөө зах зээл дээр шийддэг. Тэгээд илүү value stock буюу тийм хит их өндөр үнэлгээтэй биш хувьцаанууд руу ерөнхийдөө мөнгө өргөжлүүлэн шилжиж гинөө гэдэг нэг иймэрдүү хартуудыг ямар ч байсан төрүүлсэн. Тэгээд David Rosenberg гэдэг энэ айгу мундаг макро шинжээч байдаг. Тэгээд энэ хүний карьерийг бас би бүтэн хараагүй. Ямар ч байсан нэлийн аваад YouTube дээр айгу хөөрөгдөж ярьдаг. Тэгээд ярьсан яриануудыг ингээд сонсч масаар айгу мундаг нөхөр байгаа даа байхгүй. Тэгээд энэ хүний оруулсан твит гэсэн. Тэгээд Chicago PMI 35.4 дээр ирсэн тохиолдол болгон дээр эдийн засгийн ерөнхийдөө хямрал болж исэн гэдэг нэг юм үзүүлэлтийг оруулсан байна. Тэгээд эдийн засгийн хямрал ерөнхийдөө болж байна гэдэг дээр айгүй олон макро шинжээчтэй эдийн засгчид ерөнхийдөө олон тамгуудыг оруулаад байгаа. Тэгээд энийг манайх ямар ч байсан бас анхаарал тавьчихгүй юу гэж бодож байна. Тэгээд өөрчн консенсус дээр юу байлаа? CME Group-ийн ирж ярьж ирсэн нэрээ. CME Group гэдэг одоо энэ бүрийн юм уу тараагаад тийм хөлбөмбөгийн брошюрын төр тараагаад бас явж байгаа. Тэгээд CME Group-ийг сайн мэдгүй усуд байгаа бол Америкийн баг дэлхийн баг хамгийн том жахтаа яг энэ future option дээр ажилладаг энэ амар том exchange манай Chicago-д байлтай байдаг. Тэгээд энэ хүү exchange маань Bitcoin болон Ethereum future contract-ыг гаргасан. Тэгээд Bitcoin-ийн future contract-ыг хамгийн анх гаргаж ирсэн энэ том Америкийн чухал санхүүгийн том байгууллага байгаа. Тэгээд энэ хүү том байгууллагаас хурж ирж ярьж илээ. Тэгээд Trading View-гийн бас нэг залуу бас хамтдаа бас ярьж илээ. Аюу гой юмнууд ярьж илээ. Тэгээд крипто дээр бол үргэлжлүүлэн ерөнхийдөө буулж байх шалтгаануудыг бас ер нь бол эндээс бас дурдж байна. Тэгээд Solana-г юунд тодорхой болчих юм бол хуулийн нөхцөл байдал нь ерөнхийдөө тодорхой болоод одоо жишээ нь Solana-г ерөнхийдөө бол Америкт SEC энэ хувьцаа бишээ commodity гэдэг талаас нь хүлээн зөвшөөрчих юм бол Solana дээр жишээ бүтээгдэхүүнүүд гаргахад бол нэлээд төгссөн байгаа бүтээр ерөнхийдөө бас ярьж илээ. Тэгээд юуны SEC-д ажилладаг ерөнхийдөө crypto mom гэж ярьдаг хүүхэн. Тэгээ CFTC-гийн бас commissioner гэдэг хоёр хүн бас хоорондоо ч гэжтэй нэг консенсус нэг интриг залуу тэр хоёроос ярилцлага аваад тэгээ гуруулаа ерөнхийдөө суугаад нэг тийм гурван хүний харилцаанаас өгнүүлж хэлээ. Тэгэхээр бүгдийг базаад ерөнхийдөө харах юм бол Америкт хууль боловсруулчид том байгууллагууд ерөнхийдөө крипто нийлэн хүлээн зөвшөөрч байна гэдэг тал руу юм хандчих. Тэгээд өнгөрсөн хугацаанд намайг ерөнхийдөө крипто дээр бас биткойн дээр тэрч bearish байгаад гэсэн ерөнхийдөө хандлагуудыг хүмүүсээс ажилласан баг. Ерөөсөө хамгийн гол шалтгаан нь ерөөсөө л яг хуулийн орчинтой холбоотой байсан. Хүмүүс ер нь юу гэж яриад байдаг гэхээр Америк ингээд криптог бан хийгээд холцсон байсан ч гэсэн крипто амар амжилттай байж чадна гэдэг. Тэр бол үнэхээр тийм биш. Ягаад тэгэхээр крипто дээр байгаа хамгийн амжилттай бүтээгдэхүүн чинь явж stable coin аахгүй. Тэгэхээр Америк US доллар ерөнхийдөө байхгүйгээр дээрэс нь Америк гэдэг энэ зах зээл ерөнхийдөө байхгүйгээр крипто ерөөсөө ямар ч тийм хөгжих одоо дэлхийд даяар одоо хэрэглэгддэг юм чухал технологи болох ямар ч боломж байхгүй гэсэн. Тэгээд яг Америкаас яг энэ хуулийн орчин нөхцөл маань ерөнхийдөө илүү сайн болж байгаа.
дээрэс нь энэ жил криптотой холбоотой том компаниуд ерөнхийдөө бол эцээц ерөнхийдөө амжилттай паблик болох. Тэгээд дээрэс нь ETF-үүд ингээд нэг нэгээрээ бүтээд байгаа ийм орчин нөхцөлүүд маань намайг юунд үнэмшүүлсэн бэ гэхээр ер нь бол одоо энэ крипто зах зээл маань өргөжлөл өсөх юм байна гэдэг дээр бол би нэлээд итгэлтэй болж эхэлж байгаа. Тэгэхээр хилээд bear market гэхгүй энэ гэсэн үг биш. Эдийн засгийн хамгаалалт макро энэ нэлээд онцгуудад явах юм бол унана гэсэн үг биш. Зүгээр ер нь бол зах зээл дээр бол цаашдын ирээдүй бол нэлээд гигэтэй юм байна гэдэг дээр бол би маш өндөр итгэлтэй болж ерөнхийдөө бол эхэлж байна. Тэгээд тийм учраас яг энэ зах зээл крипто зах зээл дээр оролцоод энэ зах зээл дээр тоглолт хийгээд явхад бол нэлээд тохиромжтой ийм цаг үе яхахгүй муу юм байна. Тэгээд одооноос ерөнхийдөө бол энэ хөрөнгө оруулалтаа ч гэсэн сонирхоод энэ зах зээл дээр оролцоод явах сонирхолтой та бүхэн маань ерөнхийдөө бол хүмүүсээс яхахгүй урд алхаж байна гэж бол би бол бодож байна. Тэгээд энэ хүрээд өнөөдрийн вебинарыг ямар ч гэсэн өндөрлөе. Тэгээд хүргэсэн мэдээлэлүүд ямар ч гэсэн хэрэгтэй байгаа гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр вебинар дээр байгаа энэхүү ноутыг энэхүү яриатай цуг вебинар дуусны дараа оруулна. Тэгээд манай төлбөртэй уншигч нар бол шууд мөлтөртэй булангасаа хүлээгээд авах боломжтой байгаа. Тэгээд би ямар ч гэсэн дахиад яваад ирсэн учраас одоо авчныхаа сургалтыг боловсруулах тэгээд тэрнийхээ судалгаа хийх дээр ерөнхийдөө анхаарна. Тэрнтэй холбоотой мэдээлэл асуулахгүй оруулах байхаа. Тэгээд анхаарал хандуулж сонсон та бүхэндээ баярлалаа. Рекординг дуусгаад тэгээд өөр хүмүүст асуулт байвал авъя.